За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За би энэ сэдвийг ер нь эртхэн мэдэхгүй яав да. Яг л одоо мэдж байгаа юм болоо гэж айгүй их боддог байсан. Тэгээ тэр сэдвийг ингээд та бүхэнтэй хуваалцахаар боллоо. Тэгээд ерөнхий зарчмыг нь бол би тайлбарлах гэж хичээд тэгээд та бүхэн маань энэ сэдвээр бас судалгаа хийгээд үзээрэй. Тэгээд өөрсдийнхөө бас туршилт хийгээд тэр ойлгож туршсан зүйлүүд байвал надад бас комент хэсэгт бас үлдээгээрэй. Тэгээд энэ сэдв маань мэдээж энэ гарчиг дээр тавьсанчлан таталцлын хуулийн програмчлалын тухай одоо тайлбарлана. За програмчлал гэдэг зүйл маань бол даалт ухамсар, таталцлын хууль, даалт ухамсар, одоо даалт ухамсарын програмчлалыг одоо тайлбарлах гэж байгаа. За энэ нь одоо яадаг вэ гэхээр хүн одоо ер нь бол шинжлэх ухаанаар бүх зүйл одоо энерги гэдгийг нь бол баталсан байгаа. 0.1% матери буюу одоо материаллык зүйлээс үүссэн ихэвчлэн бүх зүйлүүд бол энерги буюу хөдөлгөөнд оршд юм байна гэдэг одоо судалгаа бол гарсан гэдгийг бол эхлээд тайлбарлах хэрэгтэй баг. Тэгэхээр энерги гэдэг зүйл маань өөрөө яаж бийждэг вэ гэхээр энэ оюун бодлын хүч юунд итгэж үнэмшдэг гэдгээс шалтгаалаад бийжиж байд юм байна. За энийг бол Жо Диспензагийн эрдэмтэн бол 30 жилийн судалгаагаараа бол энийг бол баталсан байгаа. Хүн одоо юу бодно түүнийгээ бол бийжүүлж байдаг. Одоо жишээлбэл энэ буруулын будгийг ингээд зохиосон хүн бол эхлээд шууд ингэж төсөөлж чадахгүй байхгүй. Эхлээд нүдэндээ одоо төсөөлөлтөд бол харж агаад энэ уруулын будгийг бол бийжүүлээд тэгээд дараа нь зургийн зураа, дараа нь материалаа тэгээд ингээд биелж байгаа гэсэн үг. Тэгээд өөр бидний амьдралд тохиолдож байгаа зүйлсүүд маань бас бидний одоо байнга боддог бодлоос хамаарат одоо биелж байдаг. Одоо тохиолдож байдаг зүйлүүд гэж байдаг. Одоо ингээд санаатаагаар юм уруулын бодог зохиоё гэж бодоогүй ч гэсэн бид нар өдөр тутамдаа юу бодож санаж, юунд итгэж үнэмшиж байна гэдгээс хамаарат бидний одоо ирээдүйн амьдрал зурагдаж байдаг. За тэгээд юу болдог вэ гэхээр програмчлал гэдэг зүйл байдаг. Програмчлалыг бол би өөрөө бол IT-гаар төгссөн одоо алгоритм гэдэг зүйлийг бол мэднэ. Алгоритм гэдэг зүйл маань бол хэрвээ ингэх юм бол тэгнэ гэдэг одоо сонголтууд байдаг гэсэн үг. Баруун нэг сонгох юм бол баруун нэг сонгочоод баруун талаа сонгоод ахаад тэнд нь ахаад сонголтууд гарч ирэл тэр сонголтуудыг сонгох юм бол тэгнэ гэдэг өгөгдлүүдийг алгоритм гэж нэрлэдэг. За тэгэхээр програмчлал маань одоо жишээ авах юм бол яадаг вэ гэхээр итгэл үнэмшил. За ямар жишээгээр тайлбарлах вэ гэхээр би тэгдэг, ингэдэг гэд нөгөө нэг байнга давтагдаж хийдэг туршилттай холбоотой үгнүүд байдаг. За би их иддэг гэдэг үг. Энэ нь бол програмчлал болчихж байгаа. За их иддэг гэдэг зүйлийг одоо ингээ байнга ярьж явж гин, бодож явж гин. Тэгээд дор хаяж 10,000 удаа бол бодсон байгаа. Тийм учраас энэ нь одоо ингээ програмчлагдсан учраас тухайн хүн хийдэн гэсэн үг. Тэгээд их идэхтэй холбоотой одоо бодлууд тэрнтэй холбоотой энергиуд таны орчимд байна гэсэн үг. Идэх дуртай найзуудтай байдаг ч юм уу тий. Эсвэл идэх хавтыг төрүүлэх одоо зүйлсүүд ингээд нүдэнд чинь харагдана. Тэгэхээр одоо таны энергийн орчин чинь өөрөө яг тэр зүйлүүдийг татаж байдаг. Таталцлын хууль яг ингэж ажилладаг байхгүй. Чи эхлээд та өөрийгөө яаж програмчлана түүнийг одоо батлах гэж тэр төсөөтэй зүйлүүдийг ингэж татаж байдаг гэсэн үг. За өөр ямар програмчлал байж болох вэ гэхээр хүмүүс намайг дандаа гомдоодог гэдэг програмчлал байж болно шүү дээ тий. Тэгээд гомдоох хүмүүс гарч ирдэг эсвэл хүнээс яг гомдоох үйлдэлийг хайсараад олоод тэгээд тэр үгэнд нь гомдчихдаг. За тийм хүмүүс хэдэн штэ нөгөө гомдоо гэж гомдоогүй зүгээр юм яриа сууж ятал нөгөө юм маань аль хэдийн гомдцоо чи өстө муухай хүн гэд хэлдэг дээ. Яг юм баггүй. Тэр хүн ерөөсөө хүмүүс намайг дандаа гомдоодог гэдэг програмчлалыг өөртөө бий болгоцсон. Тийм кодыг өөртөө үүсгэсэн байна гэсэн үг. За ойлгомжтой юу? За өөр ямар програмчлал байж болох вэ? Ер нь жижигхэн гэлтгүй бүх зүйлийг бол програмчлагддаг.
Програмчлал болохоор нэг удаа ингээ болсон зүйлийг дахин одоо тэгж болно гэдгийг одоо баталдаг гэх юм уу. Тэгэхээр миний гол хэлэх гээд байгаа санаа нь энэ програмчлалыг солих боломжтой. За жишээлбэл ус уухаар ямар амтагддаг вэ гэхээр одоо усны амт гээд мэдрэгдэж байна уу та бүхэнд? Хүүтэн ус, мөстэй ус, эсвэл энгийн ус гэхээр бүгд өөр өөр танд мэдрэмж өгч байгаа. Тэгэхээр энэ бүхэн маань бас програмчлал гэсэн үг. Одоо ус уухаар тийм амттай. Ундаа уухаар ингэж мэдрэгдэнэ гэд яг ингээд одоо дахин давтагдсан зүйлүүд, өмнө нь болсон зүйлүүд нийлээд ингээд програмчлал болчихж байгаа маа. За тэгсэн чинь програмчлалыг солих боломжтой. Гэхдээ солиход аюу хэцүү. Ягаад гэвэл та ингээд ус ууж байгаа штэ. Мэдрэгдэж байгаа гэсэн усны мэдрэмж. Гэвч та тэрийг жуус ууж байгаа юм шиг мэдэрч чадах уу? Програмчлалыг солиход яг ийм хэцүү зүйл байдаг. Хэрвээ сольж чадах юм бол та амьдралаа оронгоор нь эргүүлэх боломжтой. За жишээлбэл би ингээд хүүхдээ хөхүүлээд ингээд унтуулахаар шууд уйлдаг гэсэн аахгүй, ингээд 50 шуус хэрчдэг. Тэгээд би өөрийгөө ажигласан чинь миний хүүхэд ингээд 50-аар сэрдэг гэдэг програмыг би ингээд оюун бодолтой хэлсээр байсан байхгүй. Одоо сэрнэ эсвэл уйлна. Ваа гэл нөгөө хүүхэд маань уйлж байгаа. Тэгэхээр яг тэр програмчлал маань бэлтжиж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ би энийг заавал 3 өдөр хийгээд хүүхдүүд маань хэвдүүлээл уйлахаа бэлжсэн. Сонирхолтой байгааз Secret гэдэг ном, бодлын хүч гэдэг номуудыг уншаад ойлгоцсон байсан. Гэхдээ яг өнөөдрийнх шиг ингэж сайн ойлгоогүй. Тэгээ одоо ч гэсэн суралцаар байна. Мэдээч би төгс гэвэл үгүй. Ягаад гэвэл сая би жишээ авсан тий. Ус суучаад тэрийг жуус гэж төсөөлөх хэцүү үстэй тий. Гэхдээ та жуус гэж төсөөлж чадаалах юм бол та дандаа жуус уурна гэсэн үг байхгүй юу? Жуус авах үнцэнтэй болно гэх юм уу? За тэгвэл ингээ таны дансанд 10,000 төгрөг орч байна. За тэгэнгუთ та тэр програмчлалыг солихын тулд таны данс руу сая төгрөг орж ийн гэж өөрчлөвл ямар вэ? Хэцүү байгааз тэгээд одоо бүхэн амархан баяждаггүй, амархан амжилтанд хүрдэггүй гэдэг нь яг үүнтэй холбоотой. За одоо би юу яаж байгаа юм? Харилцан гэдэг ном уншиж байгаа. Тэгээ харилцан гэдэг ном маань болохоор харилцантай байх буюу одоо итгэлтэй байх гэдэг зүйл. Өөртөө итгэлтэй байх, хийж байгаа зүйлдээ итгэлтэй байх гэдэг зүйлийг үйл хөдлөл, одоо зан характерын судалгаа, шинжлэх ухаан бүх ажиглалтаар ингээд бичээд тавьсан байгаа. Тэгээ тэр номыг одоо уншаад дуусчихин. Гэхдээ хэрвээ та бодлын хүчээр тий өөртөө итгэлтэй байна гэдэг програмчлалыг үүсгэж чадах юм бол таны одоо бие организм заавал тий гараа ингэж гоё хөдөлгөн дээрээс нь нуруугаа зих байна гэж бодох шаардлагагүйгээр би өөртөө итгэлтэй гэж бодох төдийл бүх биеийн хилэмж чинь автоматар зөв биеийн хилэмжинд орж чаддаг. Тийм гайхамшигтай зүйл байдаг. Тэгэхээр шинж тэмдэг гэхээсээ илүү мөн чанар буюу цаа дуглуурах буюу яг энэний агуулга нь юу юм, яг ямар зорилготой юм, гол зорилго нь юу юм гэдгийг харчих юм бол тэр хүний одоо үйлдэл бол шууд гараад ирдэг. Одоо жишээл хүн ингээд дүр үүсгэе гэж бодъё л та. Одоо нэг хүн ингээд юм ярьж байхад нь тухайн яриа ерөөсөө огт таалагдахгүй. Гэтэл яг таалагдж байгаа юм шиг сонирхолтой юм аа гэд харж байгаа боловч царайнд нь шууд ингээд хойрлон гардаг. Ёо ярианд дуусаасаа гэдэг царай. Гэтэл гэд талгаа дахиад сууж идэг гэсэн. Тэгэхээр би бол худлаа хэлэхгүй, биеийн хилэмж бол худлаа хэлэхгүй. Гэхдээ хүн тодорхой дүр үүсгэж одоо тэр биеийн хилэмжнээ анхаарад бийж болно. Гэхдээ тэр нь аюу хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр бодол дээрээ анхаарад бодлынхаа програмчлалыг солих юм бол та одоо хүссэн биеийн хилэмжээ бол гаргах боломжтой. Тэгээд гол нь энэ бүхний эцэст та өөрөө юу хүсэж байна гэдэг чинь тодорхой байх хэрэгтэй. Миний хувьд бол ерөөсөө юу хүсэж байгаа маань тодорхойгүй маш их удсан. Тэгээд би хин бэ гэдэг нь бас тодорхойгүй байсан. Гэвч
миний дотроос ингээд хүн болгоныг намайг ойлгоосай гэдэг тийм хүсэл бол байгаадсан. Даанч ойлгож чадахгүй. Яагаад гэвэл би өөрийгөө ойлгохгүй байгаа байхгүй. Би хэн болж харагдмаар байгаа. Би ямар байгаамаар. Хүмүүс намайг хараад юу мэдэрдэг байгаасаа гэж хүсэж байна. Тэр бүхэн маань ямар ч тодорхойгүй замбрааг байсан. Гэтэл би гомдоол намайг ойлгосонгүй гэдэг. Өөрийгөө ч ойлгохгүй хүнийг хүмүүс яаж ойлгох вэ тий? Одоо бодохоор хэцүү байсан юм шиг байна. Тэ нөгөө зовоогүй нөгөөдхийгаа зовлон гэд харсан гэх юм уу? За тэгэхээр юу хийж байгаагаа тодорхойлох нэ, хэн баймаар байгаамаа тодорхойлох нэ. Би ямар ур чадвартай байх юм? Би ямар ажил хийж явах юм? Би юуг эдэлж хэрэглэж явах юм? Би ямар үн цэнтэй байх юм? Тэр бүхний эхлээд тодорхой болгочоод тэгээ бодлынхан програмуудыг бол өөрчлөх боломжтой. Тэгээд нөгөө хүн одоо ямар програмтай байгаагаа бас мэддэггүй. Одоо анзаардаггүй гэсэн үг. Тэгээд одоо сүүлийн үед одоо ийм сургалтууд гарсан байгаа. Сургалтууд буюу ганцаарчлан одоо сэтгэл зүйн ажиглалтуудыг хийдэг хүмүүс бол маш их байгаа. Тийм тусламж бас авч болно. Би бол байнгын одоо ийм сэтгэл зүйн сургалтуудыг бол сурдаг. Тэгээ удахгүй бол багшлах хэрэгтэй. Сургалт нь бол өмнө нь бас жилийн өмнө бас оюуны тасгалжуулагч гэх сертификат бол авсан. Гэхдээ энэ дээр бол арай өөр 70 хувьсар талаасаа таталцлын хууль талаасаа илүү их одоо мэрэгшиж үгээр одоо сертификат аавна. Тэгээд одоогоор юу хийж аваа гэхээр ерөөсөө хүмүүс ганцаарчлсан зөвлөгөө гэхээсээ илүү тухайн хүнийг өөрийгөө таньж мэдээд ямар програмтай яагаад үүссэн, тэрийг яаж өөрчлөх үү гэдэг талаас нь бол ажиллаад явдаг ганцаарчлсан. За ийм байгаа шүү. Тэгэхээр та одоо ингээд ерөөсөө гол зөвлөх хэлэх зүйл маань одоо танд ямар програмд үүссэн байна, ямар кодчлууд үүссэн байна. Тэр нь танд таалагдж гэнэ үү? Хэрвээ таалагдахгүй бол бас өөрчлөх боломжтой байдаг шүү гэж хэлмээр байна. За өөр гоё програмчлалын жишээ одоо тайлбарлуулмаар байвал бас комментээр бичээрэй. Би тийм үед дандаа тэгж бодоод ах юм. Манай нэг найз маань би өөрийгөө өхнө гэж бодоод байна гэд бас ярьжсэн. Тэгээ энэ маань бас нэг програмчлал байхгүй. Тэгээ ер нь бол тэгж бодсон хүн нэг жил орчим өөрийгөө өхнө гэж бодоод нас орох тохиолдлууд байдаг. Тэгэхээр ерөөсөө тэр бодлыг нь өөрчлөхөд дотны хүмүүс, найз нөхдүүд маань анхаарах нэ. Амьдрал ямар үн цэнтэй гэдгийг нь ойлгох хэрэгтэй. Амьдралын үн цэнийг хүн өгсөн хонол мэддэг. Ягаад гэвэл бид нар өхлийн дараа юу байдгийг тэр болгон мэддэггүй. Энэ хүн гэдэг өөрөө хувь заяа маань өөрөө маш үн цэнтэй олцсон гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ бид нар итгэдэггүй. Гэхдээ итгэх хэрэгтэй. За жишээлбэл аав ээж, эмээ өвөө дээрээс нь дэлхийн 2 дугаар дайн гээд маш их цус асгарч Чингис хааны үед маш их цус асгарч энэ газар нутаг Монгол гэдэг одоо үндэстнийг үргэлжлүүлэн бий болгоход ингэж хүний одоо шаналл зовлон бүх зүйл маань шингэсэн байгаа учраас та одоо өөрийгөө яг ямар үн цэнтэй гэдгийг түүхийн номуудыг уншаад ойлгох боломжтой. Та боддоо та ямар нэгэн байдлаар зовлон амсч исэн бидтэй тэгээ тэр мэдрэмжээ боддоо тэрийг одоо хэдэн зуун дахин үлдэхээр тэр зовлон нь одоо мэдэрч энэ одоо Монгол хүмүүс байна одоо бий болоход одоо хүчин чармаалтай үүсгэжсэн хүмүүс маш их байдаг. Тэгээ тэр хүмүүстэй талархах хэрэгтэй. Тэгэхээр энэ хүмүүний амьдралыг ерөөсөө тэгж хямдхан бодож болохгүй үн цэнтэйгээр ингээ гой мөрүүлээд тэгээд хамгийн гол нь юу хүсэж ийн гэхээр өвгдээцүүд одоо бидний бидгийг хайрладаг хүмүүс юу хүсэж ийн гэхээр таныг аз жаргалтай байгаасай, эрч хүчтэй байгаасай, сайхан амьдраасай л гэж хүсэж байгаа. Тэгэхээр та өнөөдөр зовж байгаа хэцүү байгаа бол үнээсээ гараад өөрийнхөө програмчлалуудыг солиод өөрийнхөө хүсэж байгаа амьдралыг бүтээхээсэй гэж хүсэж байна. За ингээд анхааралтай явна сонссон та бүхэндээ баярлалаа. Тэгээд сонирхсан сэдв байх юм бол коммент үлдээгээрэй. Тэр сэдвээр нь дараа нь бичлэг орж юу нэмэх